Сонсогтун. Өнөө шөнө азарган дахиа 2 удаа донгодохын өмнө чи надаас 3 удаа урвна гэж Есүс хэллээ. Тантай үхэх хэрэгтэй болсон ч би урвахгүй гэж Петр онцлон хэлэхэд бусд нь мөн адил үг хэллээ. Есүс дагалдагчдынхаа хамт чидүү модтой ууланд орших Гетсмен гэдэг цэцэрлэгт ирээд та нар энд сууцгаая. Би ертөнцийн эзэнтэй ярих хэрэгтэй гэж хэлжээ. Тэгээд Петр Яаков Йоган гурвыг дагуулж явахдаа ихэд гониглон би үхтлээ зовж байна. Энд зогсож намайг хүлээ. Харин бүү унтцгаая гэж тэдэнд хэллээ. Тэгээд Есүс жаахан цаашилж газар очоод "Аава, та бүхнийг хийж чадна. Та миний энэ зовлонг зайлуулж өгөөч. Гэвч миний хүсэх зүйлийг бүү хий. Өөрийнхөө хүслийг биелүүл" гэж ертөнцийн эзэнд хэлжээ. Есүс нөгөө гурав дээр буцаж ирэхдээ Симон Петрт хандан "Симон, чи унтаж байна уу? Ганцхан цаг унтахгүй байж чадсангүй юу? Бүү унт. Адгийн моёрын сүнс биднийг уруу татж байна. Бидэнд туслаач гэж та нар ертөнцийн эзнээс гуйх хэрэгтэй. Та нар хүссэн юмаа хийж ерж чадахгүй юм да" гэж хэлжээ. Есүс цааш дахин яваад ертөнцийн эзэнтэй өнөө хүгээ ярьлаа. Тэгээд буцаж ирэхдээ дагалдагчид нь унтаж байгааг үзлээ. Тэр гурав ноёрмоглож Есүсийн асуултанд ч хариулж чадахгүй байлаа. 3 дахь удаага Есүс буцаж ирэхдээ мөн л унтаж байгаа дагалдагчид анхаарад "Мөн л унтаж байна уу? Мөн л амарч байна уу? Зүгээр. Одоо болдсон цаг дөхөж байна. Би ертөнцийн эзний илгээсэн хүн. Харин одоо би гэмт хүмүүст баригдах болно. Босцгоо. Жаахан цааш явцгаая. Одоо намайг барьж өгөх урвагч ирнэ" гэж хэлжээ. Есүсийг яг тийхүү ярьж байтал дагалдагчдын нэг нь болох Иудас илд шийдэмтэй олон хүний хамт хурж ирлээ. Сүмийн зэрэгтнүүд, сургаал номлогчид болон Иудээчүүдийн ахлагч нар тэр олныг Иудасын хамт илгээхэд "Та нарт дохио өгтөө би хэрэгтэй хүнээ үнсэн. Тэгэхэд барьж ав" гэж тэр хэлжээ. Иудас Есүсийг харангуут "Багшаа" гээд үнсэхэд илд шийдэмтэй хүмүүс Есүсийг чанга барьж авлаа. Дагалдагчдын нэг нь илдээ гардан Иерусалим хотын сүмийн тэргүүний зарцын чихийг тасдлаа. "Та нар намайг дээрэмч мэт үзэж илд шийдэмтэй ирэх хэрэггүй байсан юм. Өдөр бүр би сүмийн хашаанд та нарын дунд ном зааж байхад барихгүй байсан. ертөнцийн эзний сургаалд бичсэнийг одоо биелүүлэх түн" гэж Есүс хэлэхэд дагалдагчид нь бүгд түүнийг орхин зугтаж одлоо. Есүсийг дагаж байсан олны дунд нэг майланган нэхнлээс өөр юу ч өмсөөгүй залуу байлаа. Хүмүүс залууг барьж авах гэж оролдоход тэрээр майлангаа гээж шалдан зугтаж одлоо. Хүмүүс сүмийн тэргүүний байшинд Есүсийг авчирлаа. Тэр байшинд сүмийн зэрэгтнүүд, сургаал номлогчид болон Иудээчүүдийн ахлагч нар цугласан байлаа. Петр Есүсийг холоос дагсаар сүмийн тэргүүний хашаанд ороод харгалзагч нарын хамт галын дэргэд суун дулаацлаа. Сүмийн зэрэгтнүүд нийт зөвлөлийн хамт Есүсийг алуулахаар шийдэж түүнийг буруутгах нотлогоо гаргахыг хичээлээ. Харин түүний эсрэг ямар ч баталгаа олдсонгүй. Олон хүн худал мэдвэлэг өгсөн боловч хоорондоо авцалдахгүй байлаа. "Би өөрөө сүмийн байшинг нураагаад 3 хоногийн дотор дахин барина. Шинэ байшинг Ербсын аргаар барина гэж түүний ярихыг бид сонссон" гэж зарим хүн худал хэллээ. Бас л тэдний яриа хоорондоо таарахгүй байлаа. Сүмийн тэргүүн суудлаасаа босож "Гэрчүүд таны тухай олон мэдвэлэг өг. Чамд хариу хэлэх юм байна уу?" гэж Есүсээс асуухад тэр юу ч хэлсэнгүй. "Чи ертөнцийн эзний илгээсэн аврагч хүүн мөн үү?" гэж сүмийн тэргүүн асуулаа. ертөнцийн эзний баруун гарын эрхэм суудалд заларч байхыг минь болон үүлэн дундаас хэрхэн гарч ирэхийг минь та нар нэгэн цагт үзэх болно гэж Есүс хариуллаа. Сүмийн тэргүүн хилэгнэн хувцаан урч өөр ямар ч гэрч хэрэггүй. "Энэ хүн ертөнцийн эзнийг гутааж байна. Та бүхний санал ямар байна?" хэмээн асуухад
Үүнийг цаазаар аваачих зүйтэй гэж хүн бүр хэлжээ. Хэдэн хүн Есүсийн нүүр рүү нулимхад нүдийг алчуураар боосон учраас харж чадсангүй. Түүнийг нударгалан цохиж, "Чи ертөнцийн эзний зарлага билүү? Хэн чамайг цогсныг одоо хэл" гэлээ. Сүмийн тэргүүний бие хамгаалагчд бас түүнийг нударгаараа цохиж байлаа. Тэр үед Петр мөн л хашаан дотор сууж байлаа. Түүнийг галын дэргэд дулаацж байхад сүмийн тэргүүний зарц бүсгүүчүүдийн нэг нүрийг нь ажаад, "Та бас Назар хотын Есүсийн хамт байсан билүү?" гэж хэллээ. "Түүний тухай би огт мэдэхгүй. Чиний хэлснийг ойлгохгүй байна" гэж Петр хэлээд хаалга руу дөхөхөд азарган дахиад донгодлоо. Зарц бүсгүй Петрийг дахин хараад дэргэд хүмүүстэй хандан, "Энэ хүн Есүсийн талынх байхаа" гэж хэлэхэд, "Биш ээ" гэж Петр дахин хэллээ. Дараа нь, "Чи Галил аймгийн хүн болохоор лав Есүс их биз" гэж хажууд нь байгаа хүмүүс хэлэхэд Петр хараал тавьж, "Та нарын ярьж байгаа хүнийг би огт танихгүй" гэж хэллээ. Дахиад 2 дахь удаага донготход, Азарган дахиад 2 удаа донготхын өмнө чи надаас 3 удаа ураг бол гэж Есүсийн хэлснийг санаад тэр гашуунаар уйлжээ.